Санаа золсоо 25 оны 11-р сарын 21 бараа танилцуулга номер 17. Хамгийн ихний бүтээгдэхүүн Royal Clash-ийн Arcade 75 механик keyboard байна. Энэ өөрөө хососоо холболттой Bluetooth болон 2.4 гэрцтэй. За цаашлаад ойр дэрээгүй TAG-ийн Dragonfly series A9 гэх өндөр нуруутай загвар дахин ирсэн. Энэний алга дүүргэлт барилт дээр бол үнэхээр гоё шүү. Магад та хүсэх юм бол манай дэлгүүр дээр ирээд барьж болно. Тоглож бас болохгүй. Belkin маань нэг иймэрхүү савлгаатай ирээд байгаа шүү. Яагаад ингэж ирээд байна гэхээр энэ хүү бүтээгдэхүүн өөрөө үйлдвэрлэгээ болоод олон жил болцсон. Тэгэд эндээс ер нь бол чадан ядан олж ирж байгаа нөөцөнд байгаа хідэн л энэ болж таарж байгаа гэдгийг та бүхэндээ дурдах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Угтаан бол яг цаад үндсэн бүтээгдэхүүн маань ямар ч асуудалгүй цоош нэрээ юм байгаа шүү. Зарим хүмүүсээс гайхаад байдаг учраас дахин тайлбарлаж байна. Plexton G2 гэдэг нөгөө урсгагчтай загвартай энэ бол нэлээд удаа тайлбарласан да. Ширээний нөгөө GC Sense маань ирсэн. Энэ хар өнгөл байгаа. Цагаанаас нь энэ удаад нэг цөөх ирлүү яалаа. 4 төвшөнтэй үлээгч хадамж өөр дээрээ батарейтай swing горимтой гэд магтаад байвал энийг бол дуусахгүй. Цаашаа вэ? Cloud 3 S wireless ирсэн маань хососоо холболтой 2.4 GHz болон Bluetooth энгийн wireless иржээ. Домог маань доогуур байж гин Cloud 2 карттай болон картгүй гэдэг сонголтоор байгаа. Энийгээр жоохон эмхтэлэг 2-ын pink and white. Цаашлаад AirPods 2. Эдгээр чившнүүд ирсэн байна. Ugreen өмнө иржсэн webcam-ыг санаж авах те. Энэ удаад болохоор биднэрт 4K загвар нэрсэн байна. Өмнө 2K иржсэн. За ийшлээд гоё шинэлэг бүтээгдэхүүнүүд байгаа. Эхлээд Spook Ultra танилцуулж байна. Spook Ultra маань одоо ийм хар суурьтай болоод ирсэн. Нийлүүлэгч маань солигдсон арай сайжирсан загварууд ирж байгаа. Энэ болохоор бүр хос цөмтэй хойно 2 адаптер залгагдана. Тэгээд ортлын хөрөх талбай нь том, давуу талууд нь юм байна. Нэмэлтээр юм thermal pass хавцсан одоо юу гэдэг юм бэ? Тэр нь ирсэн. Elgato-нууд ирсэн байна. Steam Deck HD 60 S Plus буюу энэ хоёр Capture Card HD 60X бас ирсэн байна. Энэ өөрөө 4K дэмждгээр алдартай. Гэхдээ тэр нь өөрөө голдуу юун дээр хэрэглээтэй байдаг шүү. PlayStation дээр. За энд болохоор Camlink байна. За энэ хамгийн сүүлд нь танилцуулах галбаар үлдээсэн нэг гоё бүтээгдэхүүн байгаа даа. Энэ бол Godox ES30 гэдэг eSports LED light гэж байна. Энэ өөрөө стримерүүд зориулсан ширээний хар суйрлуулдаг өөр дрим гартай LED байна. Ятын газар дээр нь задлаа үтсчилдтэй. Өөх энэ нэлээд хүнд юм байна. Бусад дагахууд нь энэ дотроо байгаа юм шиг байна. Үндсэн light body, mounting rod, за тэгээд cable, adapter, user manual гэх хэрэгслүүд дотор нь байгаа юм байна. За тэгээд энэ нөхрийг дараа нь тухтай unbox хийгээд хасаагаад гэрэлтэй болон гэрэлгүй үед яг стрим ихэд хэр нөлөөтэй байдгийг нь бодитоор харуулъя гэж бодлоо. Үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.